Сайн байцгаана уу? Би олон улсын шилжин суурьших асуудал хариуцсан АЮМ гэж байгууллагад ажилладаг. Сүүлийн үед надаас маш олон монголчууд дараах асуултуудыг асуух боллоо. Үүнд сайн дураар буцах хөтөлбөр хэрэгжиж байгаа юу? Эсвэл онгоцны билетээр үн төлбөргөө үйлчилж байгаа юу? 500 евро өгсөн хэвээрээ байгаа юу? Гэх мэт энэ асуултуудыг асуух боллоо. Тэгэхээр өнөөдөр би сайн дураар буцах хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн нэгэн эмэгтэйтэй энд уулзахаар тохирсон байгаа. Энэ эмэгтэй бол хөтөлбөрт яаж хамрагдах, хэрхэн ямар нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой талаар асуултанд хариулт авахар АЮМ байгууллага дээр очино. АЮМ байгууллага нь Надраши Холшевице буудлаас холгүй байрлах ба энэ буудлал руу очихын тулд метро Ц эсвэл трамвайны 12-24 номероор очиж болно. Тэгэхээр энэ бол АЮМ байгууллага байрладаг том офисын барилга байна. Энэ дотор АЮМ байгууллага байрладаг байгаа. Так, аз съм Петър Карбан. Миний нэрийг Петър Карбан гэдэг. Би сайн дураар буцах хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч. АЮМ нь олон улсын байгууллага бөгөөд манай төв Женевт байрладаг. Амьдралын хүнд байдалд орсон цагаач иргэдэд зориулан бид дэлхийд даяар олон төрлийн үйл ажиллагаа төслүүдийг хэрэгжүүлдэг нэг нь сайн дураар буцах хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд бид зөвлөгөө өгөх, онгоцны билет болоод бусад үйлчилгээгээр үн төлбөргүй хүргэдэг. Манай байгууллага Чех улсын төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладагч бид бие даасан тусгай байгууллага юм. Төслийг улсаас болон Европын холбооноос санхүүжүүлдэг. Бид оршин суух зөвшөөрөлгүй буюу визгүй болсон иргэдийг гадаад цагдаагийн газартай харилцах үед нь төлөөлөн хамтран ажиллах ба үүгээрээ гадаад иргэдийг баримтлагдах эсвэл албадан буцаах гэх мэт эвгүй байдал төрөхөөс нь бүрэн сэргийлж чаддаг. Хөтөлбөрт хэн хамрагдаж болох вэ? Сайн дураар буцах хөтөлбөр нь оршин суух визгүй болсон 3 дахь орны иргэд буюу Европын холбооноос бусад орны иргэдэд зориулсан ба эдгээр иргэд нь гарах шийдвэр авсан эсвэл Чех улсын нутаг дэвсгэрийг орхин гарах ёстой гарах хугацаанд явж чадаагүй гадаад иргэдэд зориулсан. Сайн дураар буцах хөтөлбөрт хамрагдах тохиолдолд тухайн хүн юу хийх ёстой вэ? Та бүхэн тухайн хүнд яаж туслах вэ? Эхний ээлжинд манай байгууллага дээр ирж өөрийн байдлаа тайлбарлаж зөвлөгөө авч болно. Тухайн ирж байгаа хүнийг визтэй эсхийг нь харгалзахгүйгээр бүх төрлийн зөвлөгөөг өгнө. Бид хэнийг ч цагдаад мэдэгддэггүй. Манай үйлчилгээ үн төлбөргүй бөгөөд манай байгууллагатай холбогдоход хангалттай бөгөөд дараах 4 алхмыг хийнэ. Нэгдүгээр алхам байгууллага дээр ирж зөвлөгөө авах. Хоёрдугаар алхам сайн дураар буцах хөтөлбөрт хамрагдах, өргөдөл бөглөж гарын үсэг зурах. Гуравдугаар алхам бидний тусламжтайгаар гарах виз болон бусад шаардлагатай бичиг баримтыг авах. Дөрөвдүгээр алхам нисэх өдөр болон онгоцны билетийг өгч авалцахыг тохиролцох. Эхний алхам дээр дахин асуухад хэрвээ би өөрийн байдлыг талаар утсаар ярмааргүй биечлэн ирж хааныг тийшээ очиж зөвлөж болох уу? Samozřejmě je možný. Бололгүй яах вэ? Шууд манай байгууллага дээр ирээрэй. АЮМ Параг нь Параг 7-д байрлах ба Аргентинская гудамжинд байрладаг.
Хоёр дахь алхмын тухайд би заавал Парагд Айвын байранд ирж анкет бүглэж гарын үсэг зурх ёстой юу? Хэрвээ би Парагаас өөр хотод амьдардаг бол яах вэ? Pokud nebydlíte v Praze, Бидэнтэй хамтарч ажилладаг төрийн бус байгууллагууд Чех улсад олон байдаг. Тэдгээр байгууллагууд үн төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг ба бидэнтэй холбож өгөн таныг хэрвээ та манай ажилтнанд утсаар ярихад утсаар хаана амьдарч байгаа хаягаа хэлэхэд манай ажилтан таныг тэдгээр байгууллагуудтай холбож өгнө. Парагд ирж гарын үсэг зурх шаардлагагүй. 3 дахь алхмын тал дээр би удаан хугацаанд хараар амьдарсан тохиолдолд яах вэ? Намайг барьж аваад хорихгүй юу? pokud je ten člověk Үгүй. Хэрвээ эхлээд биднэр дамжуулан цагдаатай харилцсан тохиолдолд тийм асуудал үүсэхгүй. 4 дахь алхмын хувьд ямар нисэх компаниар дамжин нисэх вэ? Онгоцны билет болоод нийт үйлчилгээ ямар үнэтэй вэ? Хэдэн килограмм ачаа авч явж болох вэ? pro lety do Ulaanbaataru využívá Голдуу Аэрофлотын онгоцоор Улаанбаатар руу Москвагаар дамжин нисдэг. Ачааны хувьд 23 кг байж болно. Гэвч тухайн нөхцөл тохируулан бид шаардлагатай бүхнийг хийнэ. Энэ бүх үйлчилгээ нь гадаад иргэдэд үн төлбөргүй бөгөөд санхүүжүүлэлт нь Чех улсын дотоод явдлын яам, Европын холбооноос хийгддэг. Бидэнд шууд хандаж байгаа нөхцөлд энэ бүх үйлчилгээ нь үн төлбөргүй бөгөөд танаас ямар ч мөнгө гарахгүй юм. Мэдээлэл өгсөнд танд баярлалаа.